Отхон баярхаа сайхан өвөлжиж байна уу? Сайн байна. Сайхан өвөлжиж байна. За чи За. сайхан өвөлжиж байна уу? Дөө сайхан өвөлжиж байна. Манай энүүгээр цас ороод өмнөх жилээсээ их хүйтэн байгаа. Танай наагур англи орноор хэр вэ? Тийм байна. Ерөнхийдөө хөтөн байгаа шүү. Хаяа нэг гайгүй болоод ерөнхийдөө хөтөн. Хм. Танаа Швед чинь хойд бүсийн орн болохоор манайхаас хөтөн байж таарна да. Харин тийм энэ жил бүр үнэхээр өвлийн гайхамшиг тэгээд нэг Монголдо бид нар нэг тас хийм гэж ярьдаг та. Ер нь тийм байгаад байгаа. Нилээн сайхан хүйтэн байгаа. Тэр түүлийн туяа чинь танад харагдана уу хойд нутгаараа? Хойд нутгаараа харагдана. Энэ жил Стокгольмоор харагдсан гэдгсэн. Би тэрийг одоогоор олж хараагүй л байна. Би Түрүү өнгөрсөн Стокгольмд 2012 онд Европт монголчуудын чуулга уулзалт гэж болоход очижсэн. 12 3 он. он сондгоод бас гүйцэтгэж чадаагүй. Тэр танаа Шведэд 40 сайд байсан Балдангийн их мандагч миний багын найз байхгүй юу? Оо зөв аха. Тэгээд 40 сайдын яамны хамт олон манай 40 сайдын яам Британий монголчуудын холбоо хамтар зохион байгуулсан. Манай Цэрэнбатай таньна үстэй. Цэрэнбат ахыг таньнаа. Манай Цэрэнбатай их мандагын тэрийг хамтарч ирсэн том арга хэмжээ болсон. Тэгэхэд нэг очиод 2 3 онсон. Гоё хот байлаа да. Харин тийм ээ сайхан хот. Тэгээд Намгүм. Яг нөгөө Лондон чинь том хот болохтой зэрэг Стокгольм бол бид нар жижиг л харагдсан. Намгүм өстөчг тийм сайхан намгүм. Гүмөр хөрөлдөөний маань 2026 оны ууганд гараага Отхон баярхаа. Тэгээд урилгыг чин сэтгэлээсээ маш хадуун дотноор хүлээж авсан нингүн талархаж байгаагаа юуны өмнө илэрхийлье. За баярлалаа. Тэгээ яг ер нь бол ийм шигтэй миний ном өөрөө цөөхөн хэвлэгдсэн олон нэг хүрээгүй. Юм учраас одоо пабликл мэдхгүй талтай байгаа. Яг одоо маркийн хөрөөлөх нь тэр жигтэй тэр хаваараа бол нэг уншдаг юм шиг байгаа. Тэгээ огт хөндлөнгийн хүн уншаад ингээд сэтгэл гаргаад надтай ярилцвал би өөр их баяртай байгаа. Чи өөр асуудал их айхтар ажил хэрэг чанддаг хүүхэд байна. Тэр дор нь ном захиалаад дор нь авчирч уншаад ингэж ярьдаг хүүхэд би хүн хараагүй. Тийм учраас би чамд их баярлж байгаа шүү нэ. За баярлалаа. Тэгээд өөрийнхөө үрмөц, нандин, гоёмсог таны ертөнцийг бол бахархууштай, яриуштай, түгээгүй штэ тийм сайхан ертөнц санагдсан. Тэгээ хэрийн баргийн хүмүүс ч өөрийнхөө ертөнцийн хаалгыг нэгэд байдаггүй. Тэгээд олон түмэнд энэ сайхан хаалгаа нээсэнд талархаж байна. Тэгээ таны ном маань бол талархалаар илэрхийлж байлээ. Тэгээд талархах ёстой олон хүн байгаагийн нин төрөнд та сая нэрийг нь дурдсан Их Британд дахь монголчуудын холбооны тэргүүн Цэрэнбат болон түүний нөхөд анх энэ нэг сайхан уулга хөрсийг бий болгоод таны цээжин дотор буцлаад байсан тэр энэ сайхан түүхийг бичих үндсийг нь бүрдүүлжээ. Тэгэхээр эдгээр хүмүүс их талархмаар дүүдэн санагдсан. Тэгээд талархалаар хоёулаа энэ яриагаа эхэлье гэж бодож байна. Надад шиг юм бодогдуулсан байхгүй юу? Тэгээд ер нь тэгээд түүхээ олсон явдаа туулаад өнгөрсөн амьдралаа биччихүүлдэх нь зөв юм байна гэж би бодсон. Юу гэхдээ зэрэг миний хамгийн ойрын хүмүүс одоо эхнэр хүүхдүүд хүртэл миний чухам ямар марк хийж яаж бүтээсэн үст мэдэхгүй л ирсэн байгаа байхгүй юу? Нэгсэгдээ зэрэг ном уншсан учраас чи мэдж байгаа шүү дээ. Цэрэнбатанаар нууцаар миний уран бүтээлийн тайлныг авах гэсэн манай хүн гаргах гээд оролцсон. Такс уусан. Тэгээд ерөнхийдөө бол нэг тэр маркет урсан байхад гэж тэр чинь бас олон жил болчихлоо шүү дээ. Манай хүн бас андуурна шүү дээ. Манай том охин за ээжийнхээ талыг мэднэ. Дунд охин тэрний талыг мэднэ. Бага охин бол бүр тэрний талын талыг мэднэ. Одоо хон өгдөг гэхэд миний ард чухам миний аав, миний нөхөр юу хийсэн гэдэг асуудал байхгүй болчихж байгаа байхгүй. Тамгаар л ярина. Тэгсэн юм шиг байлаа, ингэсэн юм шиг тэрийг зурсан байх, энийг зурсан байх. Нэрээ нэг тэгээд байсан шүү. Нэмэрхүү л яриа үлдэх гэдэг байгаа байхгүй юу? Ер нь бас энэтэй холбогдуулаад хэлэхэд
Энэ манай монголчуудын соёлыг л аман соёлтой ард түмэн гэдэг юм байна лээ. Бичгийн соёлгүй. Бичгийн соёлгүй. За энэ бити гомдороо үнэхээр яг нүүдэлчин ахын өөрөө тухайн ард түмнийг бичгийн соёлтой тийм орчинд барих боломж байхгүй. Угаасаа тэр нүүдэлчин ахуудаа ном зохиол бичээд өчтөрчнөр нь хэвлүүлээд тэрийг ээжтэйсэн зөөгөөд явж байгаа юм гэж юу байхад тийм боломж байхгүй шүү дээ. Тийм учраас монголчууд түүхээ аман байдлаар авч үлддэг. Нүүдэлчин ахын өөрөө монголчууд бидний тийм дамрууд үлдсэн. Өөр арга байхгүй. Тэгээд амнаас ам дамжаад тэгсэн байлаа, ингэсэн байлаа гэдэг нь сүүлдээ үлгэр домог шиг юм болоод тийм яг үнэхээр болсон ч юм уу, үгүй ч юм уу, тийм эргэлзээтэй болчихдог байхгүй. Тийм асуу одоо тэгээд хэдэн 100 жилийн өмнөх юм ярьсан одоо манай түүх хаанаас гарч ирдэг вэ? Бээжингээс, Тайпейгээс, Лондонгоос, Москвагаас, Петербургээс тийм үү? Одоо Персээс, Иранаас, Америкаас Токио хамаагүй тараад алгуулсан. Өөрсдөө түүх яг манай юм байна гаргаад байхгүй. Нуус тавьж байгаа хаанаас боллоо? Бээжингийн номын сонгоос олсон шүү дээ. Гэх мэтчлэн монголчууд нь түүхэндээ түүх бичвэртийг анхаардаггүй хүмүүс байна. Угаасаа тэр монголчууд биднэрт тийм өгсөн өгөгдөл байна л да. Тэгээд тэр чинь хэдэн зуун мянган жилээр нүүдэлтэй явцсан ард түмний чинь сэтгэхүй боломжтой. Одоо бидний төртөл байгаа байхгүй. Одоо над төртөл өөртөө байж байгаа. Би өөрөө түүхэндээ маш хайхрамжгүй хандсан байгаа байхгүй. Одоо би тэр марканд ажиллаж байсан үеийнхээ одоо баримтуудыг надаас өөр ухаалгын хүмүүс цуглуулад явж байгаа шүү дээ байхгүй. Цуглуулад баримтжуулаад явж байгаа байхгүй. Яг ном бичих болоо суусан чинь байх юм байхгүй. Зүгээр хоосон ёстой нөгөө тэгсэн ингэсэн гэдэг яриад үлдчихэж байгаа байхгүй. Ингээд ном бичихдэх байгаа Будапешт их сургуулийн төгсөгч Монгол хэлний нэртэй мундаг эрдэмтэн Шараштай Гамболд гэж юм бэ. Таних уу? Үгүй. Гамболдоо ингээд төгсөн чинь нэг ном бичих гэж байгаа. За нэг ийм учиртай ингээд үзүүлсэн ярьсан л да. Тэгсэн нөхөр тэгж байна. Гөө отгоо наац зүгээр л нэг тийм цагаан төв. Тийм явдал болсон тэгсэн чинь тэгсэн гэдэг зүгээр нэг аман яриа. Чи баримтчул. Наа чи Монгол маркын түүх явж байна. Чиний хувийн түүхээс гадна. Цаана урган утгаараа Монгол улсын түүх явж байна. Тэг чи тэр бүр ингээд түүхийн задлаад баримтчул. За тий яг үнэн зөв. Ерөөсө тийм биш байгаа. Баримт өгсөн чинь байдаг юм байхгүй. Нөгөө түүхэн баримт. Энд авчирсан тун баг. Тэгсэн ийм учиртай юм л да 2003 онд бид нар чинь гэрүүлээр ирсэн шүү дээ. Хоёр охинтойгоо том охин Монгол үлдсэн. Том охин 2004 бүлээ 5 онд Малайз их сургууль сурахаар явахгүй юу? Малайз Австралийн хамтарсан сургууль байт юм байлаа. Тэрэнд яваад яг манай гэрүүлээс Монгол хүн үлдээгүү. Охин сургуульд явахдаа миний над үлдээсэн бичиг баримт бүх юм ингээд тусан дээр аавын амбар тавьж ирчихгүй. Тэгээд бид нэр бүгдээрээ гэрүүлээр гадагшаа гараад тэр чинь манай охин бүр 9 онд сургуулаа төгсөж ирж байгаа. Энэ хооронд ч одоо 4-5 жил болчихж шүү дээ. Яг л өөрийн хүмүүс л харж хамтахгүй л аав ээж ч бай ах トゥ ч бай тэгэл нэг амбарт нэг байж л байдаг. Тэгсэн нөгөөх нь ороонд ороод модон авдралгаа нэвт яваад хамаг байж барин зураг хөрг байдаг юм байхгүй. Зөөр нэг тийм чимчиг уурсан болчихсон байна гэдэг манай том охин хэлжээлээ. Тэгээд бас нэг баг сагийн өөрт нь үлдснийгаа над руу явуулаа. За тэрийг л хамж хэмж байгаа тэгээд наадах чинь босгож ирж байгаа юм дэр. Тэгээд амтны хүнээс асуун юу н зүгээр цагаан дурсамж чихнэгөөр хэрэг
эн чинь өөрөө түүхийн шин чанартай болчихж байгаа юм байна лээ. Би өөрөө бодохдоо хайртай түүх мөхч гэж бодоогүй л дээ. Тэгсэн чинь нөгөө маркетинг зүйл чинь өөрөө тухайн улсын танилцах утас гэж нэртэй. Монгол улсын нэрээр одоо Швед улсын нэрээр маркетинг хэвлэгдээд харгаагаар нь тарж байдаг. Дэлхийн аль ч өнцөг бол хаанч хүрсэн гэмтж очсон байж мэдхээр идэдэг байхгүй юу? Тэр чинь яг нэг хэмжээ овор багтай хямдхан шуудангийн хэрэглээч нь одоо интернетээс өмнө холбоо харилцааны чухал хэрэгсэл байлаа шүү дээ. Тэгэхээр тэрийг дагаад маркетинг хүчтэй байсан. За интернет гэдэг юм гарч ирээд имэйл гэдэг юм үүсгэхдээ зэрэгцэн. Тэрийг дагаад өчнөр платформуд үүсээд нөгөө захиа хүчтэй хүн аварцсан. Ямар амтнд ийм интернет хөгжсөн байхад өргөө бичээд тэрэн дээр марк нагаад явуулж явах юм те. Ингээд 2021 дэх зууны их үеэс эхлээд шуудангийн марк эрс уналтанд орсон. Гэхдээ шуудангийн хэрэглэн хомигдсон боловч их сонин мэдээ гарч ирлээ. Над намайг чинь бичиж яваад нэтэр янз бүрийн их сурвалж шалгаад явж байхад бол марк сонирхчдын тоо нэмэгдсэн байна. Юу сонир? Эсэргээр. Түүх гэдэг утгаараа түүх соёл урлагийн бүтээл үнэт зүйлс гэдэг утгаараа тэр сонирхдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ дахин хэвлэгдэхгүй учраас түүхийн үнэт зүйлс гэж үздэг. Тэр нь эргээд үнд ордог. Ийм учиртай байна. Харин тий. Ер нь марк хэвлэх тоо цөөрөд эхэлж байгаа шүү дээ мэдээж хэрэг. Шуудангийн хэрэгцээд байгаад. Тэгтээ тэр тоон цөөрөд ирэхдээ дэргэд хүмүүсийн сонирхол ихсээд эхэлдэг. Чуглуулж эхэлдэг. Таны юм байт юм байна. Харин тий. Монгол маркийн далт түүхээс гээд 1924-өөс 2024 он хүртэлх энэ сайхан бүтээлийг та туурвсан. Тэгээд энэ бүтээлийг уншиж сууж байхдаа би уйлсан, инээсэн яг л нэг тийм уран зохиолын ном уншиж байгаа юм шиг бүр ингээд урсаад л уншчихсан би. Тэгээд хараад ингээд нэг талдаа гайхаад нөгөө талдаа тухайн цаг үе ямар хэцүү байсан юм бэ? Хувь хүний эрх чөлөө үнэнг ярих тэр боломж ямар хаагдмал байсан бэ гэдгийг та маш нарийн гаргаж өгсөн байлээ. Бид нар бол ном зохиол дээрээс олон хүмүүсийн яриан дээрээс уншиж яг хөө мэдээд яриа хөрөгийг сонсч л байсан. Таны энэ бол тэр талыг бүр нэлээн одоо гүн мөртөө тод том руу харуулсан байна гэж дүүн өөрийнхөө хэмжээнд би тэгж бодсон. Тэгээд тэр ажиллаж байсан Монгол марка одоо бид нар Монгол хувцсан өмсөд гоё сайхан тансаг байдагтай адилхан Монгол марка Монгол хувцастай болгох гэж соёмбоо тавих гэж Монгол бичгээ тавих гэж таны тэр чин үнэнчээр мятаршгүйгээр тэмцэж байгаа тэр олон даваа нухчаа дарга нарын тийм нэг хувийнч гимээр юм уу тухайн үеийн хүмүүсийн уур амьсгалч гимээр юм уу тэр нэг дээрээс захирч исэн нийгмийн тийм олон давхраг бол бүр маш ширхэгчлэн харагдаж байдэ. Тэгээд их чухал нам бүтээжээ. Дард гэдэг үгийн утгыг бас арай өөр өнгө өнцгнөөс нь дүүн сөхөж харсан. Тэгэхээр хоёлаа энэ сайхан намын тухай яриахаа жоохон азнаад би таны бага нас надад их бодогдоод байсан. Аав тод хэмээх энэ сайхан эрхмийн гал голомтонд өсөж төрөөд ийм одоо чин зоригтой байгаа зүйлдээ тууштайгаар зүтгэх хүүхдийг би болгосон голомтын хүмүүжил ураг удмын тухай таны үүтгэлийн тухай хоёулаа ярьж хэлвэл их таатай байх болоо гэж бодож байна. За баярлалаа. Тэгэл дээ. Энэ системийн асуудал болчихж байгаа юм байлээ бүр. Би ч өөрөө энэ бичээд явж байхдаа бас тэр их хайхтар анзаараагүй. Тэгээд бичээд яваад байхдаа нэг асуудал чинь улам задраад ер нь яагаад энэ манай сайд дарганд ингэж биш. Би яагаад ингэж ийсэн. Яагаад ийм айхтар тийм зөрөө энд гарч ирж. Тэ? Тэгтээ тэр Павел утгачгоолын энэ газар нэг айхтар газар байсан шүү дээ. Наад тодорхой бичсэн байгаа тийм ээ. Тийм зөвлөлтийн систем. Угаасаа коммунист техникийн тухай ярихаас өөр аргагүй болж байгаа юм байна. Тийм. Асуудал бүр ингээд өргөө томроод байна шүү дээ. Тэгэхээр систем коммунист техник гэдэг нь бол өөрөө бүхнийг тийм хатуу хян захирч яадаг. Маш хатуу систем.
Тэр систем нэг л тогтчих юм бол ямар ч сай дарга байгаад Монголын номер 1 дарга байгаад ч тэр өөрийнхөө системийн зүгээр нэг идэнг. Энэ асуудлыг ингээ яриа явахтай тэр манай дарга нар тэгдэг байсан. Энэ чи тэр ярьдаг асуудал биш ээ ятах юм яна чи хамаагүй том асуудал. Би төрийн сайд өгөхөд би наадах чи мэдэхгүй чадахгүй, дийлэхгүй. Маркетинг давчааны дарга бол бүрөөсөө шууд айдаг байсан бадарчгүй. Юу ярьж байгаа нотхон баяраа чи чинь. Чи төв хорооны тогтоол гэдэг нэг амар том юм гарцсан цаан чинь чи мэдж байгаа юм. Чи чинь галтар солиотой юм шиг ярих юм. Нөгөө систем чинь өөрөө тийм сөрөг үг сонсох чадваргүй. Нөгөө дарагсан ухаалтай байж байгаа. Чи юу ярьж байгаа нотхон баяраа. Чи галтар солиотой юм шиг ярьж байна. Сайд чинь болох тэр биш наатаа чинь дийлэхгүй. Нэрэ тэр үнэхээр дийлэхгүй. Үнэхээр хэлж шүү дээ. Энэ хаана яг нэг үндэсний үзэлтэй хүн баг зэрэг. Гэхдээ үндэсний үзэлт их явдалтай басаа. Үндэсний үзэлт жоохон давархаараа тэр үндэсний үзэлт национализм гэдэг ашиг байна тийм үү? Тэгээ жоохон давархаараа тэр шовинизм гэж юм болж хуурдаг. Тэгээ тэрийг энгийн ярианд энгийн байдлаар бол ялах салах гэдэг бас аяг хэцүү. Шовинизм гэдэг нь үнцэрхэг үзэл гэж үндэсний дээрэнгүй үзэл гэж л орчуулагдаад ах шиг байгаа. Би тийм шовинист биш. Би зүгээр үндэсний үзэлтэй хүн. Яагаад гэхээр Монгол гэдэг улс хүн төрөлхтөй төхөнд гүн гүнзгий олморуулсан бас хүчирхэг үндэстэй юм шүү дээ. Бид чинь одоо тэр гайхамшигтай үндэсний одон могшаар яваад байгаа юм. Ингээд бид чинь Ихэдэн Чингис хаан түүний Залгамж их хайд маань дэлхийн хоорой газрын талыг эзэлсэн их эзэн төгрөн байгуулжээ. Ani Чингис хааны Залгамж их хайд маань түүний бүр өссөн томруулаад маш том эзэн төгрөнд байгуулсан байна. Тийм үү? Тэгэхээр тэр эзэн төгрөн маань тухайн цагт хязгаарлагдмал тус тусдаа оршиж ирсэн соёл иргэншлүүдийг хооронд нь нэгтгэж өгсөн. Энэ бол түүхэн авьяа. Бasta үнэхээр гайхшиг. Энэс хаасаагүй ярьдаг. 1990 оны ардсан өвчлөө сошиал бид нар энэ чинь өчрөн сайн олдог болж шít. Энд чинь тийм юм биш юм байна. Өмнө нөгөө зөвлөлт холбоот улс гэдэг нэг айхтар хүчрхэг гүрний колонч байсан юм уу? Вашаалч байсан юм уу? Та нэр томьёо гол биш л гэдэг. Монгол улс тэдний нөлөөнд хүчтэй орцсон. Тэр үйл сурталаар амьдардаг улсууд байсан бид нар. Гэхдээ ястал нэг аман яриа гэдэг чинь өөр түүх яваад байдаг байхгүй. Бичмэл түүх нөгөө тэр сурталчилгаа явуулж байгаа дандаа асуудалтай. Тийм ингээд биш ээ таанд тийм байд юм. Гэхдээ тэрийг ямар нэгэн байдлаар асаараа дэлгэх юм ч боломж байхгүй. Тэгээ та нар бол тэр зовлон мэдхгүй л дээ. Чингис хаан гэж ярих нь битгий хэл нэрийн дурсахыг хоригддаг байсан гэж бодчих тоо. Харин тийм ээ. Юу тэр цаа тэр эзэн төгрөн мөрөн тэр ярих юм бол одоо тэр чинь одны өмнө дэлгэжилээд чойном гэдэг чинь шорон оронгоор тамцсан хүн шүү дээ. Тэр иргэний мундаг ир зэрэг байсан тэр үнэхээр Монголын түүхэн хүмүүс. Тэгэхээр бидний Монголын их түүхээс салгарчихсан. Их хаадын боломжтой нөгөө баг хаад гэдэг айхтар хүмүүс гарч ирлээ шүү дээ. Тэр хүмүүс чинь одоо хоорондоо завсар зайгаар модсон, сөргөлдсөн, баахан балан хатан боллоо шүү дээ. Баг хаадын үед Монголын түүхэнд хараар өчигдсэн амар үе биш шүү дээ. Хичнээн хаансаад өгчөө. Басгаар нэг хаансаад өгдөг, басгаар нэг хаана арчдаг. Ингэж бутарч явсаар байгаа сүулдэ манж гэдэг гөрний эзэмшилд орлоо шүү дээ. Тэгээд манж гэдэг маань бидний түүхээс салгаад байцсан. Тэрний үргэлжлээд зөвлөлт юм. Одоогийн Орос шүү дээ.
Оросын одоо нөлөөнд орох зэрэг ингээд нийлээд бараг 300 жил монголчууд түүхээсээ хөндөй явсан. Гэхдээ нөгөө аман яриагаар яваад байдаг. Үнэн бол мэддэхгүй юм яваад байдаг. Ингээ 90 оны ардсан хувьсгал бидэнд түүхээ олж харахын боломж олгосон. Энэ асуудал 1985 онд зөвлөлт боловсрол одоогийн Орос улс шүү дээ. Тэрүүн зөвлөлт боловсролын коммунист намгаад амар том ном байсан. Амар гэдэг үг хэлж байгаа шүү би. Жаргон оноогүй үнэхээр амар ном байсан. Энэ намын тэргүүнд одоо зөвлөлт улсыг удирддаг Горбачев гэж хүн гарч ирсэн байна. Михаил Горбачев одоо түүхэн хэрэгэлт хийсэн. Ер нь одоо Оросын эзэнт гүрэн гэж байгуулагдсан цагаас хойш 300 жил бид дандаа буруу замаар явж иржээ. Эзэнт гүрний замаар явж ирсэн байна. Одоо энэсээ болъё. Тийм ээ? Бид өөрсдөө энэ улсаа өөдөн татахгүй болохоо байлаа. Ингээд Горбачев гэдэг хүн перестройка буюу өөрчлөлт байгуулалт гэдгийг 1985 оны хавар зарласан. Тэгэхээр мань мэтийн хүмүүс тэр шууд хүлээж авчих. Шууд хүлээж авдгийн учир нь ер нь нэг урдлаг сайхан хүмүүс чинь бас нэг бусдаас арай нэг өөр байдаг гэж яриа байдаг да тийм ээ. Бидний сэтгэлдээ бусдаасаа юугаар ялгаатай байдаг гэхдээ тэр илүү дутуу юм их дуртай. Илүү дутуу сонирхож явдаг. Тэрээс уг нь тэр социалист нийгэм гэдэг чинь шүү дээ. Хэрв илүү дутуу юм ярьдаггүй. Тэр мөрөөр хүмүүс байдаг шүү дээ. Тэр мөрөөр хүмүүс бол их тайван нийгэм байсан шүү. Яг үнэн. Тэрийг одоо энэ хуучин сангалзаад ямар сайхан байсан гэдэг байгаа байхгүй юу? Тэрний төвшин энэ төр бол дороо. Тэр нийгэм бол маш тийм. Сэтгэл тайван байсан үнэн шүү. Ягаад гэвэл одоогоор яригдаад байгаа амьсгалтай томгийн тэргүүд одоо нийгмээр цацж бид нар чинь тийм амийн дотор амьдарч байна шүү дээ. Тэр үе чинь тэр чинь дарчдаг биш. Соц нийгмийн үед ч гэсэн амьсгалтай тэргүүд гарч ирсэн. Гэхдээ тэр мэдээлдэг. Яах юм? Тэг муу мэдгээр яах гээд байгаа. Тэгэхээр дарчдаг. Тэгэхээр хүн яг нийгмийн амьдрал цаана далд юу болж байгааг мэдэхгүй. Одоо манай нийгэм сайхан байна гэж явдаг. Мань мэти нэг хэрэг дуртай юмуд нь олох тэр тийм ухаж үздэг. Энэ нэрээ тийм байгаа мó хоттой юм байна шүү дээ. Тэнт гэсэн байж тэнт гэсэн. Манай түүхчин тийм юм байл шүү дээ. Ийм дандаа гэж ярьж явдаг. Тийм тэдрэсэндээ бидрээсийн бүхэлдэнд эсэргүүнүүд л гэдэг байсан шүү дээ. Тийм учраас намын гишүүнчлэлт урдлаг соёлын зөвтөлтөд сэхэтнүүдийг авах тун дургүй. Нийгмийнхээ ангийг бол малчин ажилчны нам гэж тодорхойлж. Сэхэтнүүд бол тэрний зөвд дундаас үүсчих нь давхарга гэж. Анги биш давхарга. Тийм үү? Тэр хоёрын дундаас үүсчин тийм одоо жоохон хөвгтгөл маягтай юм. Тийм учраас тэр сэхэтний давхарга чинь өөрөө янз бүрийн харж сонсч явдаг нөхдүүд чинь тэр нам руу орох аюултай. Тэр чинь мэдчихэж шүү дээ. Жихэн божигнуул шүү дээ. Тий, тэгэхээр энэ хүмүүсийг оруулж болохгүй. Оруулдаг юм бол өстой маш их цензуртайгаар оруулах хэрэгтэй. Гэх мэтчлэн тэр намын үжил сурталчилсан тэр чинь нөгөө мэдээлэл хаагаад явчихжээ шүү дээ. За энэ чинь ингээд монголчууд бидний 300 жил түүхээсээ салсан үлдчихдэг. Тэгээд одоо хаана 1977 онд тэрний өмнө юм ярих юм байна. Би кино удирт 77 онд сургууль явахаас өмнө кино удирт ажиллаж байсан. Кино удир гэдэг бол тухайн цагтаа одоо ч урт жаргалсан шиг байлаа. Монголын урдлаг соёлын ертөнцийн номер 1 талбар байсан. Тэнд нөгөө урдлаг уран бүтээлчид
кино гэдэг чинь өөрөө мундаг синтетик урлаг те бүх урлагийг дотроо багтаасан гайхамшигтай урлаг учраас тэнд нөгөө нэг уран бүтээлч чинь тэнд цугж идэг. Нөгөө киногоо үзүүлсэн киногоо хийхин зэрэгчээ нөгөө юм ярьж идэг. Энэ киногоо хийхдээ яг үнэндээ болоод байгаа шүү дээ. Ийм хүмүүс дотор чив залуухан хөөгдгүйгээд орлоо шүү дээ. Тэнд үдэн санаанд өөрчлөлт орж ирсэн нь үз. Тэгнь. За тэрэгж ярих юм бол бүр тэрнээс өмнөх ч юм ярина. Тэр чинь би 74 онд кино хөдлөлт зураачаар орж ирсэн. 1970 онд Польшид нэг амар том үүмэн болсон юм аа. Гданскийн бослог гэдэг. Алаа хэдэн болсон. Зөвлөлтийн цэрэг, Оросын цэрэг Польш руу алдан давтахад бэлэн болчихсон. Одоо яг энэ Украин дайрч ордог ш. Дайрч бэлэн болсон байж гисэн шүү дээ. 5000 танк гэдэг нь юу гэдэг лээ. Өөрөөсөө Польшээс 3 хоног дотор нухаа ичнэ гэж. Яг үнэхээр тэр интервенц хийж чадах байсан тэр үед. Ягаад гэвэл Польшид зөвлөлтийн цэргийн хэдэн дивизч орсон байсан байт юм байна. Цаана газар зүйн байрлалаар бол цаана Герман гэдэг нэг улс чинь хоёр хуваагдсан байлаа шүү дээ. Зүүн Герман гэдэг нь одоо коммунист гэдэнтэй. Цаадах баруун Герман гэдэг нь чөлөөт арчсан нэг юм. Ингээд цаадхад зөвлөлт толгойд улсын цэргийн асар их хүч зүүн Германд байсан. Ингээд Польш бол хоёр талаасаа нэг талаасаа зөвлөлтийн нөгөө талаасаа Варшавын гэрээ урд нь Чех гэдэг улс байж байна. Гурван талаасаа ингээд цэргийн асар том өсөлтөнд орсон улс байсан. Ингээд 70 онд Польшд өмнө саман боллоо, там боллоо. Тэр үед Польшд эцэн сайдаар сууж ирсэн нэг хүний хүүхэд нь би одоо тэр эцэн сайдын нэрийг санддаг юм аа. Эцэн сайд байсан уу, элчингийн ажилтан байсан уу? Тэрний хүү инхээ гээд одоо би бас нэрийн бүтэн нэрийг санахгүй байна. Ийм хүү 70 оны өмнөөс хойш 71 онд л болоо тэр хүү нөгөө аав нь дипломатик хугацаанд дуусаад Монголд ирнэ штэ. Тэрнтэй найздаг бас нэг инхээ гэж хүү. Инх жаргал гэдэг. Тэр нь миний найз. Тэр нэг ангийн хоёр. Инх жаргалын аав нь тухайд Тээвэр холбооны яамны орлогч цайд байсан Юндан дөрж юм байд. Юндан дөржийн инх жаргал битээр бол 23 дугаар сургуульд нэг ангийн сардаг хоёр найз явахгүй юу. Тэгээд нөгөө Польшийн инхээтэй намайг Юндан дөржийн инх жаргал танилцуулахгүй юу. Тэр хоёр нэг байрны хоёр. Манай байр хажууханд нь орхоо. Тэр хоёрын байр чи 23 дугаар сургуульд яг хажуудгийн цагаан байшинд байсан. Манайх баг тойрогт нэгдүгээр биш үү? Нэгдүгээр арын дээр хөндлөн байшин юм байгаа. Та баг тойргийн. Тэгээд би тэрсэн нэг ангид гэр ойрхон ингээд нөгөө Польш инхээтэйгээр янз бүрийн юм ярина шүү дээ. Яг тэр үед чинь Польшийн амнаас чухал уус нохойдо 4 тангч энэ гээд та нар ч мэдэхгүй байхад Польшийн кинонууд орж ирсэн. Монголын залуу үеийг байлдан дагуулж ирлээ шүү дээ. Ёстой л тэр кино гарахтаа тэр годны хөнгө болдог байсан. Өөр үзэж харах чинь байхгүй л дээ өөрхөө. Нөөдөртэй ярих юм байхгүй шүү дээ. Очил гэдэг буянтай юм чинь уг нь бас сайн юм зөндөө оруулж ирсэн. Мэдээллийн өсөлт бол гайхамшигтай юм байна. Одоо баруун Шведэд Америкт болж Англи болж Монголд ороод орж ирчихсэн. Тэр үе чи өөр тийм байхгүй. Үздэг кинон дээр за тэгээ Польшээр амьсгалдаг. Хүүхэд залгаж байна. Ингээд яг Польш тэр амьдралыг үзсэн яг тэр хүн ороод ирж байгаа байхгүй юу? Тэрийн нөхрөл донд. Ингээд тэр нөхөд гэрт нь очдөг. Гэрт нь очих жоохон хажууг байна. Нөгөө чинь Польшийн тухай юм. Тэрэн дотроо нөгөө хүмүүс хамаагүй ч ярьдаг.
Монгол мэдээлэхтэй маш хязгаарлагдсан мэдээлэл. Ах トゥ Польшийн Польш улсад Америкийн империалистууд, Английн тэрнгүүлэгч, Шведийн одоо империалистуудын төлхөөсөр өмнө саман гарч байна. Тэрийг дарлаа. Одоо социалист систем, коммунистик хамгааллаа. Баатарлаг зөвлөлтийн ярдам тэргээд. Тэгээд тэр Польш ихээс яриулсан чи өөр юм сонсогддог. Тэр жоох хөөхд яасаа айхтар мэдчихсэн. Гэхдээ зэрэг угаасаа Польш байшин бол заавал эсэргүү болно. Ойлгомжтой. Ягаад гэвэл тэр хөөгч Польш сургууль сурч байгаа шүү дээ. Польшийн залуу үе хүүхэд гэж чинь өөрөө тэр юм яг нүдэрээ үзчихсэн хүүхэд. Яг үнэн зөв мэдээлэл тэр Польшийн гээд өгч байгаа байхгүй юу? Тэр мэдээлэл шууд бид хоёрт ирж байгаа. Тэгээд бид нар чинь өөрөө сэтгэж эхэлдэг болно шүү дээ. Тэгнэ. Ер нь бол юм шүү дээ. Монгол улс 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болсон шүү дээ. Ингээд олон зуун жил далд байсан Монгол гэдэг улс тусгаар тогтнол албан ёсоор дарлаа дэлхийн хамтын нөхөрлөлд гишүүнээр иржлээ. Энэ үеэс эхлээд бидний гадаад ертөнц сонирхож эхэлсэн. 1963 онд одоо манай Их Британи, Ирланд нэгдсэн хамт улс Монгол гэдэг бол үнэхээр түүхэн их гүрмөө. Энэ улс өнөөдөр сэргэж босоод улс орноо тунгалжээ. Дэлхийн хамтын нэвтрүүлгийн гишүүн боллоо, нэгдсэн үндэсний байгууллагад иржлээ. Энэ улсыг хөлөө зөвшөөрье. Дипломат харилцаа тогтооё гэсэн хамгийн анхны барууны орн шүү дээ. Ингээд араас нь Франц, Итали гэдэг Шведэн төрсөн цуурчж байгаа. Ингээд барууны ертөнцид чадлынхаа хэрээр нээлттэй болчихсон. Чадлынхаа хэрээр. Тэгэхээр гадаад харилцаа өргөчгийн хэрээр гадаад амьдардаг одоо дипломатууд цөөхөн тооцооч гэсэн гадаг шиг гарчлаа. Бид нар маань ухаан Британи дээр элчин сайдаар сууж байгаа цөөхөн монголчууд гэсэн мэдээ цуглуулж байгаа шүү дээ. Албан ёсны нөгөө хуурамч мэдээлэл өгдөгөөрөө өгнө. Тэгтээ авч үлдэх юм бол тэгээд энэ бол худалдааштай гэдэг тэгэл хүүхдүүд нь мэдээлэл ирсэн байгаа байхгүй. Одоо мэдээж аав ээж нь бол хүүхдүүдтэй ч манай дэглэмийн гэж хэлэхгүй шүү болохгүй. Алуулна. Шоронд орно. Монгол шууд татчираа шоронд тийм. Аимшигтай. Тийм учраас тэгтээ хүүхдүүд нэг тэр орчинд байгаа учраас тэр хүүхдүүд одоо чи зөвхөн аквариумгаар төсөөлчихээр. Тэр аквариум дотор сүлжид Польш хүүхдүүдтэй сурж байгаа хүүхд чи өчнөө юм сонсон шүү дээ. Нэгд. Хоёр. 1957 онд бас Орос Польш хоёрсон бүр байлдахтаа шахсан. 1956 оны Познаны бослог гэж болсон. Тэр нь 1956 оны Унгарын антикоммунист хувьсгалаас үүсэлтэй. Тэгээ Европын зүүн Европын орнууд чинь ингээд багшид нутаг дэвсгэр багтаа хамаагүй бидэнтэй тэр үеийн Монголтой харьцуулдаг мэдээллийн орчин байж Монголч юу болж байгааг Польш сонсгоч л ахгүй мэдчихэл ахгүй. Тэгээд түүний нөлөөнд ор 1956 онд Польшд Познаны бослог гэж болоод тэр нь бас цуурсах дарагдаад тэгтээ Польш орн сэрсэн байдیں۔ Ингээд 1957 онд Унгарын бослог дарагдсны дараа Польшд харин бүр эсэргүү антикоммунистууд тэр үеийн Монголын хэллэгээр бол эсэргүүнүүд Жабатта эсэргүүнд нөхчөө авчихсан. Бүр ажилчны зэвсэг дотрядууд байгуулчихсан байна. Жирийн иргэд. Польшийн хайрам хэлэн одоо бус цэргийн нэгжүүд байлдааны бэлэн байдалд ороход бэлэн болчихсон. Сэтгэл зүйн Польшууд антикоммунист хөдөлгөөнд бэлэн болчихсон байсан.
Ингээд нөгөө Оросчин дээрлэхтгээр хил дээрээ сэргүү татаад аваад ирчихсэн. Маш л мөн 70 оны нөхцөл өөрчлөлсөн байгаа байхгүй юу. Тэгээд Польшод бэлэн болсон. Балтик бэлэн болсон. Яг энэ үед тэр зөвлөд болсон удирдагч байсан Хрушев гэдэг хүн Польшд намынхны хурд оролцохоор ирсэн байт юм байна лээ. Энэ тухай манай Баабар нарийн гой нийтлэл бичсэн байдэн штэ. Ингээд яг байдлын газар дээр нь Хрушевд Польшд байгаа зөвлөлтийн армийн генералууд бод төлөд танилцуулсан байна. Энэ Польшд шийдчихлээ. Яста алдчих гэж байна. Бид нэр энд алд тавьчих юм бол аюултай байдлаар болох. Ингээд Орос зөвлөд болвол цэргээ татсан байна. Нөхцөл байдлыг их сайн дүгнсэн бэ тий. Тэгээд Польшууд юу гэсэн ихтэй дэрэг одоо бид эрхчлээ хэрэгтэй. За эдийн засгийн талаар Польшиж тас боомлчихсан. Үдс сурталчилсан талаар тас хагаа ичсэн. Яг Монгол шиг хагаа ичсэн байсан байхгүй юу? Тэгэхээр өмнө нь чөлөө дарчсан нийгэмд байсан улс ард түмэн гэдэг чинь их өөр шттэ. Тэгэхээр ямар ч байсан бид нар мэдээллийн орчинд чөлөөтэй байна гэдгийг эрхийг Оросуудаас боломжийнхээ хэрээр авчихсан байсан байлээ. Авч чадсан байна. Авчихсан. Тэгэхээр 1957 оны тэр Балтик конфликтийн дараа Польшийн хэвлэл ерөнхийдөө цензур багасч эхэлсэн. Мэдээллүүд бол ерөнхийдөө тухайн үеийн соц нийгэм систем дотор хамгийн их чөлөөтэй аран Польш байж. Польш байсан байна. За тэгээд тэрчин нэг Чех, Словакт нөлөөлнө, Унгарт нөлөөлнө, Зүүн Германд англи орчин дээрээ соц нийгэмдээ нөлөөлөлнө шүү дээ. Ингээд тэр мэдээлүүд чинь одоо тэр Польшигээр дамжаад эндэрчийн хэсэг битээр ирж байгаа. Ирж байна. Тэр 1960-аад оны сүүлдээр 70-аад оны их үеэр Монгол улс харьцангуй чөлөөтэй орн болж ирсэн. Бас гадаад харилцаа хөгждөг. Нөгөө дээрнгөө Орос чинь 50-60 оноос ингээд тас бариад бас чадхаа байсан байгаа. Тодорхой хэмжээгээр. Ягаад гэвэл Монгол улс тусгаарлагдсан зарласан нэгдсэн үндэсний байгууллага гишүүн болсон. Гадаад орнууд дипломат харилцаа хөгжөөд эхэлсэн. Яг энэ үед зөвлөлт холбоот улсаас давж цаашаа Польш, Чех, Герман, Унгар, Румыни, Болгар гэдэг зүүн Европын орнууд оюутнуудаас орж эхлэхгүй. Тэгэхээр зүүн Европын орнууд ч одоо манайхтай харьцуулбал илүү мэдээлэлтэй байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Өмнө нь яг эдгээр чинь коммунист хөгжмөнд орохоос өмнө чөлөө дарчсан нийгэм байдаг учраас чинь чухам ямар нэгэн байсан одоо юу болчиход байгаа зэрэг харьцуулах сайн мэдчихэж шүү дээ. Яг ийм үед Монголын оюутнууд гадаад орноороо гарч ирсэн. Түүний нэг нь та. Түүний нэг нь одоо Баабар Ганбаатар ирсэн сэтгэлдгэн өдөртөг социал-демократ Ганбаатар Баабар гэдэг бид нэр байхгүй юу. Тэгэхээр тэр зүүн Европт гараад түмэн юм үдцсэн нөхдүүд чинь бөөнөөр сэргүүн өгдөг. Сэргүүн айрна. Чи одоо тэр чинь юу гэдэг миний одоо 7000-аад хоттой юу? 7000-аад оюутнууд зөвлөлт боловсруулсан зүүн Европын орнууд сурч ирснээс 2000-аад нь зүүн Европт байсан гэдэг баг шүү. Зөө. Тэгээд тэр чинь бүхэн том айран битгэж ирж сурч шал өөр ойлголттой. Нөгөө зөвлөлтөд сурч байгаа оюутнууд чинь биднээс арай дутуу гэхдээ яг зөвлөлтөд дотроо ороод өтөвтэй дэрсэн
нөгөө их олон үндэстнээс бүрдсэн, олон улсаас бүрдсэн улс дотор маш их зөрчилтэй байсан. Зөрчилтэй байгаа. Тийм Тэр бүхний учраас чи яг бодитоор харж байгаа учраас Сэхэтнүүд нь тэрэн дотроо урдлаг соёлынхан манай одоо зураачт нь зураач чинь уулзахаараа тэр чинь мэрэгдийн чиглэлээр уулзж байгаа учраас хамаагүй чөлөөтэй ярина шүү дээ. Урдлаг соёлынхантайгаа уулзаад ингээд тэр бүхэл бүтэн хэдэн мянган залуу хүн гэдэг чинь орж ирэх мэдээлэл Монголд шал өөр мэдээлэл орчин үүсч гэж байгаа. Тийм байна. Тэгээд энэ явсаар хагаад 1980-аад оны залуу үеэ бэлтгэсэн байна. Сэтгэл зүйн хувьд 1990 онд миний л ойлгож байгаагаар бол монголчууд ерөнхийдөө маасаар аваад нэг ялангуяа Сэхэтний давхар бол альцсан усад бэлэн болчихсон байсан. Тохиол үлээж ирсэн. Тэр тохиолдлыг 1985 онд Москва Кремлээс өгчээ. Горбачев бол гэдэг одоо яг энэ Америкийн ерөнхийлөгч Трампын яриад байгаа юм шиг ярьж ирсэн шүү. Тухайн үедээ тий. Бид ингээд зөв талбай боловсрол том нахаасан байгуулчаад дэлхийн бүх юмд оролцоо яваад байдаг. Яг дотоод амьдрал нь өөрөө бадарчихсан байна. Уналтын байдал. Ерөөсөө нэг боли. Тий. Ерөөсөө бид нар дотоодын хэрэгтэй болохоор дотоод хэрэгт орж ирэх ямар хэрэг байгаа. Тэр Монгол нь өөрөөсөө гэж шийднэ гэж. Тий. Ерөөсөө одоо Монгол зэрэг байгаа гадаад байгаа зэргүүдэд татъя. Татчих. Энэ дотор энэ Монголд байгаа зөвхөн маш том 100 мянган гаруй зэрэгтэй амар цохилтын хүч Монголд ирсэн байсан шүү дээ. Цэргийн бааз. Одоо Монголын өмнөд хэсгээр зүүн хэсгээр ороод ирчихсэн. Тэрийг буцаага татчихсан. Гэх мэтчлэн цэргийн зардлаа бууруулад энэ чинь өөрсдөө бид нар ч дотор болохоо үйдсэн байна шүү дээ. Энэ Америкч одоо яг Трамп бол тэгж хэлээд шүү дээ. Юу яасан Украин вэ? Тэг юу яасан одоо тэр бид нар ч өөрсдөө болохоо үйчээд байгаа юм байна шүү дээ. Манай эрүүл мэндийн систем унтчихсан байна. Өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийн үед Трамп ингэж хэлжсэн байдаг шүү дээ. Бид тэр ерөөсөө мартдаггүй юм. Манай хаалгууд онгорхоо, цонгор нь агархаа. Тэгсэн байж бид нэр өөрсдөө тэр хааваас нь тэр улсын хаалгын бэхлээ цонхын шилдээ хийж өгд. Энэ чи юу гэсэн үг юм бэ? Манай өмнөд одоо Мексикч хэлж байгаа хэл тэр ч ихтэй онгорхоо. Нөгөө наркотик, нөгөө гэмт хэрэгтүүд чинь цуваастай. Хэл нь баг хотч нь хаалган онгорхоо, цонхоор нь хаалгаар нь ороод иржтэй байдаг. Энэ наркотизм ч юм Америк орны чинь бүрхчихлээ. Тэрийг дагаад нөгөө эрүүл мэндийн систем сулралаа, ард түмний эрүүл мэнд муудж байна. Харт амгийнхаас болоод нөгөө гэмт хэрэг гэдэг чинь дэлтгэж. Ингээд системийн ямард орчоод байхад бид нар тэр бүм долдроор гадаад тосомж. Боли. Америк нэгдүгээрт. Америка first. Би Америк хүн, би эх оронч байх хэвээр. Америкчууд эх оронч байх хэвээр. Эх орноо ихтэй нэгдүгээрт байна. Ийм бодлого явуулж байгаа юм шүү дээ. Ингээд зөвлөлт бол бас манайхаа цэргээ татаад гараа явчихлаа. Монголд 1985 оноос Сэхэтэд дэрэгдээс ард түмэн дэрэгдээс сүүлчин урсаар агаад 1988 онд хүрдгийг. Энэ орд 3 жил тэр үеийн Монгол улсын удирдлагыг хийгээгүй тэгээд байдлыг хараад суугаад ирсэн, дундыг өдрөө суугаад ирсэн шүү дээ. Тэгээд зэрэг залуучууд нь Сэхэтнүүд нь бол тэрийг мэдээд шаардна гэдэг чинь одоогийнх шиг одоо элдод жагсаал зуглаа хийгээд чидгүй. Зүгээр хоорондоо мэдээлэл солилцоод энэ болохоор байж байгаа юм байна.
энийг зайлуулмаар байна. Ингэж ярьдаг. Тэгэхээр 85 оны Горбачевын өрцөн байгуулалтыг зарлахтай зэрэг мань мэтийн хинхэг сэнтиг юмнууд чинь сэрж эхэлж байгаа байхгүй юу? Яг зөв энэ Горбачев гэдэг чинь яг зөв юм ярьж байна. Ерөөсөө тэр хүн чинь хэллээ шүү дээ. Бид өөрсдийгөө бодно уу? Тэр Монгол зонгол гадаад улс орн хангаарлах шаардлага байхгүй. Тэр улс өөрийгөө мэддэг. Тий өөрийгөө мэддэг гэж байгаа бол энэ Монгол маркан дээр Монгол үсэг тавь. Монгол үсгээс сэргээ. Ерөөсөө яг зөв. Ингээд нөгөө дарга сайд нарт нөгөө юу солиорч байна чиг. Энэ манай бидний өдөртөч Горбачев даргатай шийдээд та мэдээ сонсож байна уу? Уншиж байна уу? Би Орсын зөвлөлтийн сайн уншсан. Советская культура гэдсэн юм. Орсын творчествогаа сэтгүүлэн тийм мэдээлэл авч байгаа юм чинь тэдний нэг агитатор гэдэг сэтгүүлтээс өөр юм гаргаж эхэлж байгаа. Энэ хойд хөрш чинь сэрчгтэй. Энэ асуудал болохоо байж байгаа маань коммунистик нь шууд эсэргүүцэж байна. Энэ манай дэглэн болохгүй байна дарга сайда. Энийг өөрчилё гэдэг утгаар л яриад байгаа шүү. Яг тэгж үг чилжлэхгүй дээ. Ер нь бол Харин тийм. Ийм өөрчлөлт шинжилт эхэлж байна. Бид нар энийг хийх ёстой. Монголчууд л бид нар л өөрсдөө энэ Монгол бичиг соёлоо авч үлдэхгүй бол өөр хэн өөрчилдөг? Чивэд хүн тэрнийд зүтгэх үү? Хэн ч зүтгэхгүй. Англи хүн Америкт дэмжин төгтэй тэр монголчууд өөрсдөө л хийх ёстой. Тэгвэл өөрчлөлт шинжтэй яа сайда. Маркан дээр Монгол үсгээ тавья. Тэгэхгүй. Яагаад болдгоо юм? За ингээд дарагтайгаа л голдуу муудсан л да. Сайд дээр ерөнхий асуудал орж ирсэн нөхөс яг нарийн ширээ асуудал нөгөө маркын төвчний дарагтайгаа л татардаг. Тэгтээ тэр он ингээд өөрсдийг ихтэй зэрэг ятмэр наац бит хоёр шиг юм ярьдаг асуудал биш шүү дээ. Наац маш өндөр түвшинд ярьдаг. Тэр манай төрөмбө хэллээ шүү дээ. Манай нэгдүгээр дарга сайд хоёр жуултна. Тэр төв хорооны тогтоол гэдэг нэг амар юм байт юм аа. Тэр намын төв хорооны 1940 оны тогтоол гэдэг үлээ дээ. Тэр тогтоолыг цуцлахгүйгээр хөдлөхгүй. Бид нар энийг ярих аргагүй гэдэг. Тэгвэл төв хорооныгоо тогтоол цуцлахгүй юу? Чи юугаар солиороод байна? Чи тэр шиг юм төв хорооны тогтоол цуцлт юм уу? Чи сайд чадахгүй. Чи нэг галзуу солиот юм шиг юм ярьдаг. Ямар хачин нөхөр. Энэ ер нь нэг шийдвэртэй. Энэ бол дандаа байна. Тэ. Ингээд тэр миний удирдлагын дээд төвшин нөхдөд бүхэлдээ миний ширхчихэж байгаа. Энийг ерөөсөө энэний үг гэдгийг ерөөсөө болохгүй юм ба шүү гэдэг. Мөн үү? Яг энэ үед би ч бүр хүч тотлаа, алширлаа ингээд байжсэн чинь энэ марк бүхэл бүтнийг улсын марк гэсэн ганц хүн бол яагаад дийлэхгүй юм байна гэдгийг дарга сайд нартай ойлгоод би номон дээр тодорхой бичсэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ шинэ оронтой хөөжөлдөхгүй юу? Шинэ оронтой хөөжөлтөд би бол тэр ахлах зураач гэдэг юм хийж ирсэн. Ахлах зураач гэдэг нь маркын зураачаас өөр. Маркын зураачаад маркаар зурна. Тийм. Ахлах зураач гэдэг нь тэр маркуудыг зураачтай тарааж өгөөд уран сайхны чиглэл одоо нам улсынхаа чиглэлийн тодорхойлж өгөө тэрийг өдөр тутмынх нь үйл ажиллагаа хянаад батлуулах, маркуулах үйл ажиллагааг нь хариуцж яадаг нэгэн төшмөгийн ажил да. Гэтэл би өөрөө маркын дээрхтээ марк зурна гэж ирсэн. Гэсэн чи яг ажил хийсэн тийм хачин юм. Би энэ австралич гэдэг юм чи хийхгүй чадахгүй. Ерөөсөө энэ жил хагас ажиллаа болохгүй юм байна. Өөр оронтой батлуулж өг. Тэгээд би өөр алхах зураач олоод ирээ. Тэгсэн намайг чи өөрөө тэр алхах зураач олоод. Тэгсэн. Тэгээ. Бид урчууд дэвлээ оронд очиод оронтой батлуулаад ингээд авъя гэсэн чинь нэг өдөр тэр манай тэр ариус гэдэг ах орж ирж байгаа байхгүй юу.
Одоо номон дээр тодорхой бичсэн байгаа шүү дээ. Тий. Ариус ах бол манай Монголын нэрт эрдэмтэн номон дөржгөн хүү. Харин тийм байлээ. Ариус ах бол 1960-аад онд нөгөө нэг айхтар Чехийн юм боддог жилүүд Чех сурж ирсэн маш нэг эсэргүү. Хоёр эсэргүү таарч байгаа байхгүй юу? Угаасаа би тэр бүр тэрээс 10 жил өмнө урчуудын хараа одоо энэ монтаж мөнгө өдөр гэдэг байх чинь цог ажиллаж байсан хоёр. Би ариус ахын туслах нь байсан. Туслах зураач нөхгүй. Тэгжээд л ариус ах маань он сайхан би ч удаа байсан. Үлдэл байсан. Ер нь манай зураач бүтээч арх удагсан. Ягаад сэтгэл нийгэмдээ сэтгэл дундуур тэр сэтгэл дундуураа тэгж тайвшруулдаг. За яг та сайхан арх уухан дайлмуулах л та. Би нийгэмч болохгүй сэтгэл дундуур сайхан арх уухан дайлмуулах. Нэг нөгөө талаас бас үнэн. Үнэхээр сэтгэл бачимдж авдаг. Тэгэл ууд итгэхээр л нөгөө юм бол задгаа ярьдаг юм хүмүүс байлаа шүү дээ. Босч ихэд давхрах тийм л байсан бол бид тэгтээ урдны ихэд арай өөр. Ингээд угаасаа ариус ах биднээс нэг мэдхэл юм чинь. Тэгээд ариус ахыг алхах зураачаар томлуулаад би өөрөө зүгээр чөлөөт зураач бол. Ахыг за аха ийм байдгийг шүү. За нэг ингээд би ингээд үнэхээр хүч тутчихна. Энэ Монгол үсгээ тавья гэж бодлоо. Тэр чинь юу штэ бас 85 оны Горбачевын өөрчлөн байгуул зарлсны дараа ариус ах ирж байгаа байхгүй юу? Нийгмс эхэлж ирсэн цаг. Тэрээс өмнө 83 онд би маркийн дадлах зураач гэдэг ажил хийж байхдаа энэ Монгол бичгээ оруулъя гэдэг санаа гаргаж ирсэн байдгийг. Тэр үед манай маркийн алах зураач байсан. Арднаа Базар гэдэг хүн ёстой болохгүй гэдэгчтэй. Би өөрөө дөнгөж шинэ ажил авсан. Залуухад уучраж авахгүй л дээ. Хүн Монгол хүсэх байх буруу юу байгаа гэсэн атгаас хэрэггүй. Тийм бити ярих. Тэгээд тарчихсан байдیں۔ Тэр миний анхны зурсан Монгол маркны 60 жил гэдэг маркн дээр би тэр Монгол өсгөлт бичих сандаа оруулж ирсэн тэгээд дарагдчихсан байдیں۔ Тэгэхээр 85 оноос өмнө би тийм асуудал бас дэлгэж тавьсан байгаа шүү. Би над номон дээр өгсөн байгаа шүү дээ тийм ээ. Ер нь жоох эсэргүүсэн байгаа. Үгүй би таныг харахтаа эсэргүү гэхээсээ гадна 85 онд ариус ах эрэхтэй тэр нөгөөд гэж сонсоод шууд дэмжиж байгаа ч зөв. Ариус ах бас үндэсний үгтэй. Тэр чинь одоо санал бол зүрхэн бараг байхгүй. Бараг байхгүй. Зөв батгаа. Зөв баха. Гал хаяа үдшиж. Тэгээд нөгөө ариус ахыг баахан цэнгэлээд явчихсан. Нөгөөд гэсэн зүтэй яг л миний ярьдаг юм яа. Нөгөө сая даруунаас чи юу дахиад нэг отхон баяр өссөн чи. Ямар ч ялгаа хаалга. Энэ хоёр газар нэг газартай байсан одоо хоёр газартай боллоо. Тийм үү? Хоёр газартай боллоо. Болохоо байлаа. Хүч нэмэгдээд ирсэн байж штэ. Хүч нэмэгдсэн байж штэ. Тэгээ манай ариус нөгөө алхах зураач хийгээд үжиг тарж байна. Шүүдээ нөгөө чинь яа тахна шүү. Дийхгүй юм аа яста тэн ховно. Тэний шууд улаан тэнийг мангаан дуудаж байгаа. Зүгээр чемдээ аначаад мөргөд. Нөгөө систем нь тийм өөр үжил бодлыг хүлээж авах. Орон зай байхгүй. Тийм байлээ. Тийм байсан байлээ. Ариус ах бол өөрөө хувь хүний бол маш тийм энергичний юм баггүй юу? Тэр урчуудын хөвлөөр манай зураачийн ертөнц дотор маш их хилэмтэй өөрийнхөө бүтээдийг хамгаалж чаддаг, тэр үндэсний үйлдвэр ярьж чаддаг. Манай зураачийн ертөнц чинь бас өөр шүү дээ. Дарга сайдтай нөртөл одоо үндэсний үйлдвэр чухалгаад ярьж яхад бол энэ холбооны яамны дарга сайд нар шиг тэгээд одоо юу гэдэг тэмэгтэй байхгүй. Бас өөр наантай хүлээж аваа. Энэ холбооны систем чинь өөр.
өөр иерархич юм тэнд байж идэм байна лээ. Тийм байна. Тэнд очиж нөгөө тэгээ тэнд л харагдаж урлагийн сэтгэлгээний тухай яг л контраст харагдаж байгаа юм да. Урлагийн сэтгэлгээ яагаад баруунд шивэд танаа шивэж ялгаа байхгүй. Баруунд яагаад урлагийг эрхэмлээд идэв? Ялангуяа сэхэдний давхар бэлтгэхдээ шивэж ялгаагүй манайч энэ ерөөсө барууны ертөнд ялгаагүй. Дээд боловсрол эзэмшиж байгаа хүн дээд мэрэгжил шүү. Дээд мэрэгжил эзэмшиж байгаа хүн дээд боловсролтой байх хэрэгтэй. Боловсрол мэрэгжил хоёр тустай. Манайхан андуураад идэв. Дээд мэрэгжилтэй хүн дээд боловсролтой хүн гэж яриад байдаг байхгүй. Хөөе боловсрол чинь тустай өөр юм. Education гэдэг чинь өөр юм байдаг. Профессионализм гэдэг нэг өөр. Тэгээд мундаг сайхан дээд мэрэгжилтэн болцсон байтал дээд боловсролын талаар асуудалтай. Дээд боловсрол гэдэг өөр. Тийм учраас барууны систем чинь дээд мэрэгжил эзэмшиж байгаа хүнийг ямар нэгэн урлагийн боловсрол давхар болгодог. Одоо энэ барууны тэр мундаг хүмүүсээ хараад танаа шивэж ялгаагүй дээ. Одоо манай Британий том улс төрчдийг ингээл харж яхад заавал урлагийн нэг боловсролтой байдаг. Нэг бол уран зураг сонирхон, нэг бол дуу хөгжим, нэг бол одоо уран зохиол, бичгийн урлаг. Энийг эзэмшиж хүн сэтгэлгээ задардаг. Тэр манай дээд мэрэгчлүүд одоо мэрэгжийнхээ хувьд мундаг задарчдаг боловч нөгөө education гэдэг дээрээ задардаггүй. Технократууд ирж байгаа байхгүй. Технократ. Яг сайхан боловсролоор ямар сайхан мундаг сургууль төгсөөд өрсөн нөхдөд тэн дээр очихоор гацчихдаг. Юу гэхтэй зэрэг өөрөө коммунист гэглэм Монголын нийгмийн социалист реализм гэдэг урлаг дээр авчиж тагс өгсөж. Социалист реализмын ондын үндэслэл нь бол аливаа юм шүзэгдэх амьдралыг гэрлэгээгээд талархсан зүйл нэ. Чи ажилчин ангийн дурж байгаа бол одоо тэр ядарсан зүдэрсэн ажилчныг зурхгүй. Заавал гоё зурна. Чи сайхан нээсэн одоо дээр энэ дэр зураг тооцнууд байдаг сурталчилгааны зураг тооцоод ингээл гар хөлөө өргөсөн энэс манаас зүтгэсэн тийм юм шаарддаг. Чи мачин хүнээ зурж байгаа бол чи ядарсан одоо зүдэрсэн зурж болохгүй. Тэр сайхны зураг гэж. Ер нь одоо бид нэр шинэ нийгэм байгуулж байгаа юм бол тэгэл муу мухайгаа ярьж их ямар хэрэг байгаа. Ингээ нөгөө шүрэг мэдээллийг хаачдаг. Тэр ингээ гаднаас нарахтай зэрэг бүх юм хэвийн сайхан байгаа юм шиг л сэтгэл төрөөд байдаг. Тэр нь ганц хуурамч байдаг. Хуурамч иргэд ирчгэл юм байхгүй юу? Тэнцвэр алдагдсан байна тийм ээ. Тэнцвэртэй байх ёстой. Атал тэнцвэр нь алдагдчихаар тэгээд би харин тэгээд таны аюу бүр бүдгэрчтэй. Би таны эдгээр бүтээлүүд болоо таны зурж байгаа зураг нас таны дотоод сэтгэлийн мэдрэмжүүд харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ би таны бага нас энэ их ажигч гэрхаач болгож өсгсөн аавынхаа тухай эмээ өвөө дээрээ өсвөө таны тэр өссөн орчин таныг их гэрхаа болгож вэ гэж бодогдсон. Энэ тухайтай хоёлаа хөрөлдөр. Би Улаанбаатар онгон хөөгд би өөр хотын төвд тэр Багтаор гэдэгт нь төрж өссөн. Тэгэхээр аль ч нийгэмд нийслэлд нийгэм баян санааны төв байдаг шүү дээ. Тэр тусмаа хотын төв. Тэр хотын төв чинь мундаг сэхэднүүд нь төрж шүү дээ. Нөгөө асуудлыг өөр өнцгөөс хардаг, өөр юм олж уншдаг, хардаг, боддог, ярьдаг хүмүүсийн төвлөр чинь Улаанбаатарын төв нөгөө 40-50 Багтаорог тэр байж шүү дээ. Энэ орчинд өссөн хүн чинь тэр нэг аквариум гэдэг ойлгочтой. Тэр хотын төвийн аквариум дотор өссөн хүн гэдэг чинь угаасаа тэр жарахаар шилж явна шүү дээ. Тэгнь. Энэ байгаа юм тэгэл санамсартай янз бүрийн байдлаар мэдээллийн орчин огт өөр.
хөдөө орнууд тэр байтугай хотын зах ялгаатай байсан шүү. Мэдээлэл систем. Яагаад гэвэл мэдээллийн хаачсан. Тэр одын захын сургууль соёлын нөхцөл өөр шүү дээ. Мэдээллийн тэр одын төвийн хүүхд, одын захын хүүхд хоёр өөр. Шийдвэр зөрөөтэй. Гэхдээ тэр төвд өдөг нөхдөд чинь нөгөөдөлдөө мэдээлэл бас өгдөг. Тэгэхээр нийтдээ ерөнхийдөө тухайн үеийн Улаанбаатарын хүүхд залуучуудын сэтгэлгээ баг өөрчлөгдөв байна. Тийм байна. Хөдөө орон нутг бол маш асуудалтай. Үеийн хүүхдүүд хөдөөнөөс ороод ирсэн үеийн хүүхдүүд өөр сэтгэлгээтэй орж ирж байгаа. Маш нэлээд зөрүүтэй шүү. Тэгэхэд миний бол Монголын улсад залуучуудын эвлийн тоороо гэдэг байгууллагад ажиллаж ирсэн хүн байт. Замын тоо гэдэг юм. Тэгэхээр тэр байгуулагч нь Монгол маш их нөлөөтэй том байгууллага байсан. Өнөөдөр Монголын залуучуудын холбоо шүү дээ. Монголын залуучуудын холбоо өнөөдөр байгаа хэсэг нь ч мэдэхгүй тийм ээ. Байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Тэр тоталитар систем ч нөө өөр. Залуучуудын байгууллага маш өндөр статустай. Тэр үеийн намын төөрөө гэдэг айхтар газар байлаа. Дараа нь Монголын ажилтны хүн болгоныг нэгтгсэн хөдөлмөрчдийн Монголын үйлдвэрчний эвлийн төв зөвлөгч том байгууллага байсан. Дараа нь залуучуудын энергийг нэгтгэж байдаг тэр залуучуудын эвлийн төөрөө гэж том байгууллага байсан. Тэгэхээр нийгмийн их том тогтоол шийдвэрүүд гаргахдаа Монгол Ардын улс намын төөрөө бүгдээр нь сайд нарын зөвлөл, Монголын үйлдвэрчний эвлийн төв зөвлөл, Монголын улсад залуучуудын эвлийн төв хорооны нэгдсэн гэж гал томоо тогтоол гардаг. Тэр тогтоол нь ерөөсө хууль гэсэн үг. Тэрийг л биелүүлнэ системээр. Тэр чинь яасан нь залуучуудаа бүгдийг цуглуулчих та. Ажил хийдэг бүгдийг цуглуулчих та, тийм ээ. Намын гишүүдээ бүгдийг цуглуулчих та. Төр захиргааныхаа бүгдийг маш том потенциал цуглуулчихлаа шүү дээ. Энэ системийн нэг бүрэлдэхүүн тэр эвлийн тоороо гэдэг газарт таадны ябаа гэдгээс авахлаад ерөнхийн ябаа хүртэл бүх шатаар дамжаа. Одоо өнөөдөр их бол мэрэж системээр явсан байдээ. Таадны ябаа гэдэг нэг сонин нэршил байна. Нэршил байгаа. Тэр чинь яасан гэхээр одоо миний л ойлгож байгаагаар нэг орон тоон дээр хоёр хүн ажилладаг. Тэр чинь Монгол улс ядуу төршив багтаа ядуу дөрөө байдаг шүү дээ. Тэгээд хүнээр тижихэл аргалдаа хөрхөө. Тийм байна. Тэгэхээр энэ Нябо гэдэг орон тоон дээр Атганбаяр, Золбаяр хоёр хүн ажиллаулъя. Тэгээд цалиныг хувааж өгөө. Ингэж тал Нябо гэдэг тийм байсан гэж би ойлгоод байна. Тэрнээс эхлээд л яваад тэгээд туцх Нябо, ахлах Нябо, ерөнхий Нябо гэдэг ингээ эвлийн системээр явчихсан юм байна. Гэтэл тэр эвлийн тоороо гэдэг том байгуулагч нь Монголын залуучуудыг коммунист үзэл сурталаар хүмүүжүүлэх үндсэн үүрэгтэй байгууллага. Харахаа. Монгол улс коммунист хэвлэмтэй бүгд найрамдах Монгол ард улс социализм байгуулахдаа Монголын залуучууд хүүхдүүдийг коммунист үзэл тууштай үнэнч социалист интернационалист хүн болгож хүмүүжүүлнэ гэсэн тийм үрээтэй. За. Гэтэл тийм үрээтэй байгууллагын хариуцлагатай ажилтны хүүхэд яагаад ийм болчихв? Харин тий. Та салхисэрсэн биш үү? Тэгвэл Монгол хотын төвд амьдарч ирсэн намын төв хорооны хариуцлагатай ажилтан Санжийн хүү Баяр яагаад ийм сэргүү бодолтой болчихсон? Харин тий дандаа салхисэрсэн. Яагаад Монголын зохиолчтой хорооны орлогч дарга нэр зохиолч Сэнгийн Эрдэнэгийн хүү Батүл гэдэг ийм сэргүү гараад иртээ. Яагаад зохиолчтой эвлийн хорооны дарга Чойдын Чимэдийн хүү Чимдийн ихээгээд сэргүү хаанаас гараад ирж байгаа?
Яагаад Монгол улсын тээврийн яамны орлог цайд юунд орж идэх хүний хүүхэд энэ инх шалгал гэдэг эсэргүү яагаад гарч ирсэн? Энэ эсэргүүнд хаанаас гараад байгаа? Тэр Польшид улс их орныхаа нэрийн өмнө томилогдоод ирсэн дипломатчийн хүү, коммунист тэр хүний хүү яагаад энэ эсэргүү хөвтөрөд? Польшийн гээд бөө эсэргүү. Ийм мянган эсэргүүчүүд хаанаас гараад ирж байгаа? Энэ ерөөсөө мэдээлэл байхгүй. Мэдээллийн орчин тухайн үеийн хартаа Монголын нийгэмд илүү их мэдээлэл авчаасан учраас тийм эсэргүүнүүд төрсөн байна. Антикоммунистууд. Хөрс суурийг Монголын антикоммунистууд гэдэг нийт бичиж байгаа. Би сүүлийн үед нийт нэлээд бичиж байгаа өөрөө мэдчихэв. Харин тийм ээ. Таны түүхэн ертөнцийн чинь нэг салшгүй хэсэг нь бас нийтлэлж байгаа. Та бол Маркс судлаач, Маркс зураач, нийтлэлж, сюрреалист, дадаист, артист гэж та хэлсэн байдэ. Тэгээд таны тэр сюрреалист энэ хоёр чиглэлээр зурж байгаа зургийг нь ажиглахаар дотоод ертөнцид байгаа зүүдний тийм эсрэгцлийг гаргаж ирсэн. Тэгээ таны бас тийм өөр ертөнц харагдаа. Тэгээ тантай ингээ яриа суугаад номыг чи уншихаар за отхон баяр ахвал уулаасаа л нэг юм одоо юу гэмдэ юмыг арай өөр өнгнөөс хардаг, өөр өнцгөр хардаг. Одоогийнхоор бол шинжлэл гэдэг зүйлийг хайдаг хүн юм байна гэд та сая яриагаараа бүгднгээ сайхан баталчлаа.